Манжчин гүрний зовлонд татвар юмс. Хориотой хот дахь Манжи зааны татвар юмсын хувьд гоо үзэсгэлэн гэдэг аз ивэл гэхээсээ илүү хараал мэт байжээ. Ингээд та бүхэнд чин гүрний үед хааны татвар юм болон сонгогдсон бүсгүүчүүдийн хувь заяа ямар байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Хориотой хот дахь ихэнх эмэгтэйчүүд аягч шивгчний үүрэг гүйцэтгэдэг байсан ч эзэн хаанд аль болох олон хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй татвар юмс бас олон байсан бөгөөд тэд татаа хорслоор дүүрэн тэрхүү ертөнцөд ганцаардл тунд насыг барахажээ. Тэд ордны гүнд бусдаас тусгаарлагдсан амьдрдгаас гадна ордноос гарахыг хатуу хоригддаг байв. Эрэгтэй хүүхэд төрүүлбэл зэрэг дэвшин хааны гэр бүлийн нэг хэсэг болно. Бүр алтан улсын үеэс л ордны авхаа болох сайхан бүсгүйг сонгох шалгуур үе дамжин уламжлагдаж иржээ. Жишээ нь Мин улсын үед ямар ч гэр бүлийг сонголт шалгаруулалтаас чөлөөлдөггүй байсан ба гэрэлсэн эсвэл ямар нэг өвчтөе ирэмдэг бишэл бол бүх гэрлээгүй залуу охтыг уг шалгаруулалтанд хамруулдаг байв. Харин Чин улсын Эрд Сагч хаан 1638-аас 1661 онд эрх барьж байсан. Монгол Манж цэргийг хамруулсан 8 хязгаарын ардууд дундаас зөвхөн сонголтоо хийж эхэлснээр ихэнх хан үндэстний бүсгүүчүүдийг сонголтын гадна үлдээж эхэлсэн байдаг. Татвар юм шалгаруулах явцыг дэлгэрүүлвэл эхлээд сангийн яамнаас нийслэл болон мужууд хязгаар ногтхуудад суух төлөөлөгч нарт дайшлах мэдэгдэл хөргүүлнэ. Дараа нь тухайн төлөөлөгч нутагтай буй бүхий л боломжтой эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж Бээжин рүү илгээдэг байжээ. Чин улсын үед нутагнаас ирсэн охтыг товлсон өдөр шалгаруулалтанд оруулахаар хориотой хотын Шэнвүү хаалганы өмнө цуглуулдаг байсан. Тэднийг эцэг гэх эсвэл ойрын хамаатнууд нь болон төлөөлөгчд нутгийн захирагчд нь дагалдан ирнэ. Нийгмийн гарлан давуу тал болохгүй бөгөөд энгийн ардын дундаас ч татвар юмсыг сонгодог байсан хаад баггүй байв. Зөвхөн их хатныг л заавал өндөр дээд язгууртан гаралтай гэр бүлээс сонгодог байжээ. Ингээд тэднээс 100 гаруй тооны охтыг сонгож ордны авхаа нарыг бэлдэх удирдах чиглэлээр мэргэжсэн хэсэг эмэгтэйчүүдтэй хамт хэд тонуулна. Тэдгээр эмэгтэйчүүд сонгогдсон охтын биеийг арсны өвчин, биеийн үс, үнэр зэрэг бүх талаар нь шалгадаг. Уг шатыг давсан охтод хэрхэн бие авч явах, ярих, алхах зэргийг заана. Мөн зураг зурах, унших, бичих, шатар тоглох, бүжиглэх зэргийг сургадаг. Эцэст нь тэдгээр охид эзэн хааны ээж хатан ихэд үйлчилж хэсэг хугацааг өнгөрөөнө. Цаашид унтаж байхдаа хорхирах, үнэр гаргах, зүүдэндээ явах, ярих зэрэг муу зуршилтай эсгээ шалгуулна. 1621 онд Мин улсын хаан Тянцзи татвар юмс сонгохын тулд улс даяар 13-аас 16 насны 5000 гаруй охтыг цуглуулахаар тайгануудыг илгээж байжээ. Эхний үед 100-аараа игнэн жагсаж тэдний дундаас 1000 охид хит өндөр, нам, тарган, туранхай зэрэг шалтгаанаар хасагдсан ба дараа өдөр нь тайганууд тэдний биеийг хөдөлгөөн, бие авч явах байдал зэргийг шалгаад талбайг 2000 хүнээр зөөрүүлсэн аж. 3 дахь өдөр нь хөл гар биеийн гунхалц хөдөлгөөнийг шалгаж дахин 1000-ыг хассан байна. Үлдсэн охид нь шалгалтаар орж дахин 700 хасагдана. Ингээд сүүлийн 300 ордонд байлгаж сар гаруй хугацаанд оюун бэлэг сайн чанаруудаа харуулan зан ааш төлөвшлийн шалгалтанд орно. Шилдэг 50 эмэгтэйг тооны ухаан уран зохиол урлагийн талаас нь шалгаж жагсаадаг. Хамгийн сайн 3 нь татвар юмс дундаас хамгийн өндөр хэрэгэм зэргийг хүртдэг. Энэ бүх шалгалтын дараа цөөн хэдэн л эзэн хааны нүдэнд өртөж түүний таашаалыг хүлээдэг. Олгонх нь амьдралаа ганцаардал тунд өнгөрөөх ба мэдээж атаархал газар авсан байдаг. Түүхийн энэхүү үед хятадд гоо үзэсгэлэн бол аз жаргасан гэхээс илүүтэй хараал мэт байжээ. Мэдээж эдгээр татвар юмс эзэн хаанаас өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хатуу хориглодог байсан. Тэдний өдөр тутмын амьдралыг ордонд маш их нөлөө бүхий байр суурьтай тайганууд хянж байдаг. Тэд эзэн хааныг унтлагын өрөөнд нь ирэхээс өмнө усанд орж эмчэд үзүүлсэн байх ёстой. Хааны хэдэн зуун хэдэн мянган татварууд дундаас хааны эрд зочилсон ямар ч татвар им тэр даруй атаархлын бай болдог байв. Тэд бүгд өөрийн өрөөтэй байх ба нүрэ бодох, ойдл хийх, урлагийн төрлүүдээр хичээллэх болон бусад татвар имсийн өрөөгөөр зочлох зэргээр өдрийг өнгөрөөнө. Зарим нь эзэн хаантай огтхон ч уулзалгүй бүх насыг барах нь бий. Татвар имсийн өдөр тутмын амьдрал. Чин улсын үед хэрэгэм зэргийн ирмэн адил боловч татвар юмс авах тоон эзэн хаан бүрт адилгүй байв.
Хааны эхнэр болох Хатан хаан Хуанхов болон хааны ээж Хатан их хоёр хэрэгм зэргийн хувьд тэнцүү. Хатан их бол доод тал нь хоёр хааны хаанчлалын үед амьдарсан байдаг. Дараагийн шатлалд нэг л хүнийг их хатан гэж нэрлэдэг байсан. Түүний дараа хоёр эмэгтэй дунд хатан хэрэгмтэй байх ба дараа нь дөрвөн эмэгтэй бага хатан хэрэгмтэй. Дараа нь хааны татвар эмс орох ба 6 эмэгтэй ийм хэрэгмтэй байсан. Ордон дахь бусад татвар эмс нь тооны хувьд хязгааргүй бөгөөд хэрэгм зэрэг доогуур бол өөрийн гэсэн өрөөгүй бөөнөрөө амьдардаг байжээ. Олон эхнэр авах ёс нь хөрөнгөчнээ бүхий дээгүр зэндааны хятад эрчүүдийн дунд түгээмэл зүйл байсан ба энэ нь эрэгтэй хүний хүч чадал баян тансгийн баталгаа гэж үздэг байсан. Удам залгах өр хүүхэд төрүүлэх нь онцгой ач холбогдолтой зүйл бөгөөд күнзийн сургаалд эр хүний гэр бүлээ авч явах удирдах чадварыг их сургууль их ухаан зэргээр нэрлсэн байдаг. Эзэн хааны хувьд хаан ширээг залгамжлагч нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Хятадын олон эхнэртэй байх дөрвөн үндсэн зарчим. Нэгт анхны эхнэр бол бусад эхнэрүүдийн удирдагч. Тэрээр бусад эхнэрүүдийг дэг журам сахиулж эв нартай байхад анхаарна. Хоёрт хардаж атаархаж болохгүй. Гуравт эмэгтэйчүүд ялангуяа анхны эхнэр нь сэтгэл хөдлөлөө үргэлж дарж явах ёстой. Илүү том зорилгын төлөө амьдарч байгаа хэмээн итгэх нь тэднийг атаархал хардалт зэрэг мэдрэмжийг давхад тусалдаг байна. Дөрөвт туйлшрах нь олон эхнэртэй гэрлэлийг тогтворгүй болгоно. Нөхөр нь аль нэг эхнэрээ илүүдэж болохгүй. Мөн аль ч эхнэр нөхрөө давуу эзэмших ёсгүй. Бүх эхнэртэй энэ тэнцүү хандах ёстой ба хэн нэгэнд нь хит давуу сайн хандаж болохгүй. Бүхий л хаадын үед хааны эхнэрүүдэд өгдөг өөр зэрэг дэвгэж байсан. Их хатан хамгийн дээд бөгөөд бус нь түүний дараа жагсдаг. Ихэнх нь доогуур зэрэгтэй байсан ба хэрэгм зэргийг шинэ эхнэр ордонд орох зэрэг тусгай цаг үед тогтоодог байжээ. Эзэн хааны сексийн амьдрал. Эзэн хааны сексийн амьдралыг зохион байгуулах нь бүхий л Хятад улсын сайн сайхантай холбоотой гэж үздэг байж. 10 дугаар зууны үеийн Хятадын цаг тооны бичгүүд ихэнхдээ ийм зорилгоор ашиглагддаг байсан. Татвар эмс эзэн хаантай шөнийг өнгөрөөх нарийн хуваартай байсан ба тусгай бичээчд хааны сексийн амьдралын талаар тэмдэглэлийг хөтэлдэг байжээ. Хятад болон бусад Азийн орнуудад хүүхдийн төрсөн цагаас бус эхийн хөвлөд бүрэлдсэн цагаас нь насыг нь тооцдог. Эртний хятадууд эмэгтэй хүн тэрэгэл сарнаар хүүхэд олох магадлал илүү их. Учир нь ийм буюу эмэгтэй тал ям буюу эзэн хаантай нэгдэх хангалттай хүчтэй болсон байдаг гэж итгэдэг байжээ. Хатан хаан болон бусад хатад бүтэн сартай шөнө болох үеэр хаантай шөнийг өнгөрөөх ба энэ нь нэрлэх зоригтой өөр хүүхэд төрүүлэхэд нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой. Татварууд нь хэрэгм зэрэг багтай бол шин сар гарах үеэр л хаантай уулзрах боломж олдно. Татвар эмжээ нь 1899 онд Бадаргуулт төр хааны үед 13 настайдаа ордонд орчээ. Тэрээр Циши хатны зээ охин болох их хатан Лон Юугийн доорх эзэн хааны их татвар эмээр өргөмжлөгдсөн бөгөөд үзэсгэлэнтэй ухаалаг нэгэн байв. Хааны хайртай бүсгүй болохын хувьд нэр нөлөө сайтай болж Совдан хатан гэж алдарсан тэрээр дүрм журамд нэлээд дургүй нэгэн байжээ. Түүнийг нэг л өдөр төр тэрсэлж аюул дагуулна гэж үзсэн Циши хатан Жэнийг шийтгэх янз бүрийн шалтак хаах болсон байна. 1900 оны 6 дугаар сарын 20-нд 8 үндэстний холбоо Бээжин хотыг бүслэхэд Циши хатан эзэн хааныг дагуулan Сян хот руу зүгтжээ. Гэхдээ явхаас өмнө Жэний гоо үзэсгэлэн бусдын анхаарлыг татаж хааны гэр бүлд аюул учруулна. Түүнчлэн босогч цэргүүдэд баригдаж бузарлуулсан тохиолдолд төрийн гутамшиг болно хэмээн шалтгаглаж түүнийг амиа өгөхийг тушаажээ. Жэн үүнд нь татгалзаж эзэн хаантай уулзуулахыг шаарджээ. Харин Циши хатан тайгнуудад тушаал буулгаж түүнийг Нинсэ ордон дахь худагт чивүүлэн хороолсон хэмээн түүхэнд өчигдөжээ.